Hi guys, би Coco Chaman. Би танартай өнөөдөр шинэхэн аниме гэж хөшлөө. Энэ аниме маань би Чөтгөрийн сүд бүсгүй гэдэг нэртэй аниме байгаа. Тэгээд эхэлцгээе. Дэлхийн 2 дугаар дайн. 2 дугаар дайны үед бүх юм сонж хүн төрлөختөн мөнхөж маш хэцүү байдалд орсон үед тэд гарч иж хүмүүстнийг орсон. Тэд гэдэг нь Аяка шинэ. Аяка шинээр олон жил хүн төрлөختөнтэй хамтран амьдарч тэдэнд тусалж Японыг сэргээн засахад маш их хөв нэмрээ оруулсан тул Аяка шинээр хүндлэн зөвшөөрөгдөж эдийн засаг, нийгэм, урлаг соёл гэ бүх төрлийн зүйлд хөв нэмрээ оруулж тэднийг эзэмшиж байсан юм. Аяка шинээр маш онцгой тохиолдолд хүмүүс дундаа сүд бүсгүйгээ сонгодог байсан юм. Аяка шинийн сүд бүсгүй гэдэг нь түүний амьдралын хамгийн онцгой, нандин, ганцхан хайрын юм. Аяка шинийн сүд бүсгүй болон гэдэг охтуудын маш их хүсдэг зүйл. Аяка ши дундаа дэрэг дэвгэж байдаг бөгөөд тэрний хамгийн оргилд нь чөтгөр байдаг юм. Чөтгөрийн сүд бүсгүй болон гэдэг охтуудыг хүсдэг хамгийн их мөрөөддөг зүйл. Энэ бүхнийг бодон алхаж яваа охины Юзу. Юзу өнөөдөр найзлуулаа хийцэн. 3 сар үргэлжлэн ч гэсэн анхных нь үргэлж байсан болохоор их нандин байсан. Данч тэр залуу нь түүний дүү Карен сайн болчихсон байсан. Энэ явдлыг сонссон Юзугийн газар дээрх ганц галзуу найз болох Токо нь очиж алнаа л гэж байна. Тэгээд Юзугийн ганц найз Токо уг нь бол муу чөтгөрийн сүд бүсгүй энэ аль түүний найз залуу. Уг нь бол Аяка ши болон түүний сүд бүсгүй элит сургууль сурдаг боловч Токигийн ганц найзыгаа үлдээж чадаагүй учраас энэ сургуультай олцсон. Мэдээж сүд залуун дагаж ингийн сургуульд орсон. Жил тараад удаагүй манай охины цагийн ажлын цаг болоод яарад сургуулиасаа гараа явна. Түүний төрсэн цагаас нь эхэлж эцэг эхийн ямар ч анхаарал хайр халамж байгаагүй. Түүний төрсөнд болох Карен л бүх анхаарал халамж хайр бүх юм нь Карен дээр л байсан. Кареныг анхнаас нь Аяка шигийн сүд бүсгүй болох хувьтай хүүхэд чи бол азгүй хүүхэд гэж ялгана. Эцэг их нь үр зээл тавин байж Аяка шигийн сурдаг үнэтэй сургууль түүнийг сургасан. Өглөө дүүн өнгөн чөтгөр болох Ятотой үерхэж сүү тавьсан юм. Анхнаасаа Юзу маань хичээл сурлага битээл өвдөж багтан ч тоохгүй зөвхөн Кареныг л гэдэг хүтэн сэтгэлтэйгээ бүлтөөсөн томорч өмсөж зүүх халнаа сайхан мөнгийг хүртэл өөрөө цагийн ажил хийж олдог байж. Энэ өдөр цагийн ажлаа хийгээд тааж баг. Ажлаад очиад гэртээ харахад Карены сүд залуу Ято гэртнэр ч гэсэн ээж автаа нэрхлээ сууж ил. Өнгөн чөтгөр бол Аяка ши дундаа маш өндөр тордог учраас хөрөнгө мөнгө ихтэй. Тийм учраас гэр бүлд маш их нэмэр болж байгаа юм байлаа. Тэгэд ээж аав нь үрзэлээ дараад одоогийн байдлаар ач жаргалтай хангалуун л амьдарч байгаа. Манай охин мануу ганцаархнаа хоолоо идээд ганцаархнаа гаавах яг л энэ хэсгээс ямар их ганцаардаж дээрлэхүүлж байгаа нь эндээс харагдана. Удалгүй манай охин төсөөд оруулах учраас эмээ өвөө нь үнэтэй брендийн плаж авчихсан байлаа. Эмээ өвөө нь түүнийг хайрладаг цорын ганц хүмүүс. Эмээ өвөөг нь ингэж их хайрлаж ачлах нь ээж аав нь угаасаа төсөө өдрийн сандаг ч хүн бил. Өрөвдөлтөө тэгтээ маш их хөөр аз жаргалтай болоод гэртээ харсан чинь засхийтлаа алгадуулна. Чамаа битгий ээж авдраач гээстэй. Ардаас залгаад чамааг анхаар гээд ядаргаа болоод штэ. Чи өөргөө хэн гэж бодов? Карен бол бурхнаас заяасан бурхны бэлэг. Чи бол түүний хажууд хинч биш гээл үгээр идэл дээрлэхэл байж цаанаас нь Карен та нар битгий хэрүүлдэ дэл та. Над заваа хэрүүлээ. Дараа нь бол одоо манай сүтлээ ирэх гэж байгаа чинь гээд бүгд нэг хамраас өгчнө. Тэгэл маш гонигтайгаар өрөөнд орч өвөө эмэг нөгсөн цорын ганц плажийг дүүн авчихсан. Энэ бол надад өгөх байх хэрэгтэй. Чамд бол зөхгүй. Ийм үнэтэй брэнд чамд хэн авч өгсөн гээл байж ах манай охин тэслэгөө очоод булаацалтаж байхад ураа ич. Төвчөнд ингэж яаж төвчгүй ташаал авлаа. Үнхээр ичхгүй уйлал их ч намайг зодсон. Би яагаад ч зүгээр ганц удаа өмсгүүлчих гэж байхад намайг зодлоо. Хэлдэж байхад нь Карены сүд залуу Ято ирээд биений сүвсгийн гомдоос эхнийг ч бүршөөхгүй гээд үнэнийхээ галаар Юзугимаг читаагаад алчхан шахлаа. Энэ явдлыг харсан эцэг их нь тоохчгүй Кареныг л хацран зүгээр өвдөж гин үү гэж анхааралтай. Эцэг ихт нь хойноос долоондор хаягдсан охин эмээ өвөг гих өгсөн плажийг тэрэл алхаал. Мэдээж маш их зүйл байгаа. Үүрэн дээр очиод асгартлаа уйлна. Яагаад би гэж би яг юу бүрээсэн бэ гэж уйлж авах цаанаас нь улаантай нэгэн залуу гарч ирээд би чамааг оллоо гэд учир зүггүй харин натгаад өвчөөсөн шархыг нэдгийгээд хормын дидэл идгээсэн энэ залууг бол Рёг нь. Тэр бод
чөтгөр Аякаши. Чөтгөр маань хамгийн хүчрэхэг Японыг эзэмшдэг хамгийн хүчтэй Аякаши бөгөөд түүний сүйт бүсгүй болохыг мэдсэн. Юзума маш ихэр гайхна. Мэдээж яаж гайхгүй байх вэ? Дөнгөж сайхан л гэр бүлтэй нохооноос толон дээр хаягдаж, хогшаар шиг л хаягдаж, дандаа дүгийхээ доор дарагдаж ганцаар лимдэрсэн Юзу охин маань гинтл маш хүчтэй Аякашигийн эхнэр болох гэж байгаагаа мэдэх. Рио маань болохоор Юзуг маань дийлхүүлж байгааг нь мэдсэн бололтой өөрийнхөө орд таш шиг гэрт таваачна. Орд ташийнхаа үүдээр нь ороод машинаас нь буусан чинь түүний зарцууд нь Риог сүй тасны мэдээд маш их шоконд орно. Тэгээд ийш тийшээ яваал өрөөг нь бэлдүүлэх гүйлдээл. Манай Рио болохоор Юзуг маань газар дээр шгүүлэхгүйгээд өргөө гэртээ оруулна. Тэгээд Юзуг маань итгэсэн үү яасан хамаг явдлаа Риод ярина. Тэгээд унтах болсон чинь нөгөө плажийн яач юм Рио би аваад хадгалж байя гэд авна. Тэгээд өрөөндөө орсон чинь нэг үйлчлэгч хамаг хувцас солиод маш гоё өмсөг кимоно өмсгээд тэгэхээр Риогийн талаар асуухад Рио бол гэр бүлийг хийхээ хамгийн том залуу өв залгамжлагч юм бөгөөд доороо хэд хэдэн Аякаши гэр бүлийг атгадаг. Тэгээд хамгийн хүчтэй болохоор утгагүй өв залгамжлагч аваад хамгийн хүчтэй Аякаши болно. Нөгөө нэг Карины сүү залуу малуу бол хажууд нь юу ч биш. Тэгээд ийм хүчтэй Аякаши болов сүү залуу болох чаа маш их гайхна. Тэгэд оройн унтаж байхад ягаад ч юм Рио өрөөнд нь орж ирээд үнхээр үзэсгэлэнтэй гээд хараад Рио гачжээ туслах Такашичитэй гэр бүлийн судалгаа явуулдаг. Рио өмнөх хөдлөө ботход нэгэн үйлчлэгт очиход мэдээж хамгийн хүчтэй Аякаши гэр бүлийн үйлчлэгч учраас түүндээ гэрлэхийг хүсэн алхансан охтод маш их бий. Эднэрийг тоохгүй явж байгаа шалтгаан нь цаанаа л нэг учиртай. Учир нь Аякаши нэр хувь заяаныхаа хайртай учрахаар анхны харцаар дуурилж цаашлаа сүнсний хүчээр сорулж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гин. Тийм ч учраас Аякаши нэр хувь заяаныхаа хайрыг насан туршдаа хайрладаг нь ийм учиртай. Тэгээд энэ үед болохоор Рио анхны хайр маяр анхны харцаар дурлах гэдэг юм мэдхгүйс учраас энэ өндөр зэрэглэлийн бас Аякашигийн дүү болох Сакуратай гэрлэхээр болсон байдаг. Аякаши хүнтэй гэрлэх юм бол хүүхэд нь ерөөсөө хүчтэй төрдөг. Тэгээд энэ үед мэдээж Рио анхны харцаар дурлан гэдгийг мэдхгүйсэн болохоор Сакуратай гэрлэхээр болоод сүү тавьчихсан байдаг. Тэгээд энэ явдлын дараа мэдээж одоо үедээ ирж Рио маш өндөр зэрэглэлийн гэр бүлд өөрийн сүйтгэгөө олсон гэдгийг мэдэж бас Сакурагоос сүүгээ цуцалж байгаагаа мэдэгдэж бүгдэнд нь захиал гэж үдэг. Өглөө болол Юзумаас ирсэн чинь хууц бэлдүүлчихсэн хамтаа хоолд хэрэлдэг. Хоол идэж чинь нэг хоёр хөөрхөн нэгдүгээр самт нь ийш тийшээ гүгээд харна асуусан чинь өмнөх өрөө нь манай Юзуг хамгаалуулахаар амтыг их оруулж илтэй. Тэгээд луу яхаар хитрхи амир харин бар байхаар бас л жоохон амир. Тэгэхээр нь ахлагдаг сургуулийн охтуудын дунд одуулаад байгаа бамбуу шиг дураалгаж хоёр жижигхэн төтгөр хийж бэлгэлж байгаа юм байна. Мэдээж манай Юзуг таалагдана нэгдүү гэж тэгээ болоогүй бас нөгөө урдсан балажийн шинэ мэтл ойчсон. Тэгээд бас болоогүй өвөө эмээгээс нь асуугаад энэ амьдрах зөвшөөрлийг авчихч. Тэгээд яаж л манай Юзуг бас шүүж өвшөөрчихв өчтөрх нь уулзсан шүү дээ гэж охин эргэлдэж байхад та нөгөө хоёр жижигхэн чөтгөрдөө таблет үзүүлээд тэгээд Каринтай уулзахаар болчихдог. Тэгэл Каринтай очиод уулзах гад алхаад очиж чинь Карин нөгөө сүү залуутайгаа машинтай ирээд уулзсан хотод учир зүгүү таныг авсан тэгж таны хайх байгаа. Харин ч баярлж байгаа. Та нугаас тэнд байх газар олдохгүй. Хэрвээ надаас өвдөж уушлах бол би яг бодож үзье гээл их цангараа бичсэн. Хувцсыг шууд хараад ус руу шийдчихдэг. Ямар л зэрлэг юм. Тэгэхээр явахын бас их спринтээ хувцас өмссөн билээ гэж сүү залуугаа жоон дарамтлаад сүү залуудаа гомдлоод байж хат манай Юзуг маань сэтгэл дундуур өөрийнхөө хувцсуудыг түүгээд мэдээж хувцсуудаа барайл очих газаргүй учраас Риодор очив. Риог хараад бас л жоохон сэтгэл нь өвдөд үейлээ шүү дээ. Ингээд манай чөтгөрийн сүтвсгий гэдэг аниме маань part 1 дууслаа. Тэгээд дараагийн ангиар уулзлах хүрбартай. Тэгээ миний хоолой маань бас жоохон сөөж гисэн байгаа болохоор жоохон ойлгоорой. Тэгээд баяртай.